За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Захим контентоо бүтээцгээ группийнхаа гишүүдийн хүсэлээр та бүхэндээ дахин 3D захим номыг хийх талаар хичээлийг оруулж байна. За 3D Page Flip програмаар боловсруулсан 3D захим ном маань 2020 оны 12 сарын 31-ээс хойш Flash Player-ыг зарим нэг интернет браузерууд маань хоригдсан учраас бидний боловсруулсан захим ном маань ажиллахаа болсон. Ийм учраас та бүхэндээ захим ном хийх өөр нэгэн аргыг заах болно. За ингээд хичээлдээ орцгоё. Номныхоо их бэлтгэлийг та бүхэн маань өөрсдөө Word ч юм уу эсвэл InDesign ч юм уу ямар нэгэн програм дээр та бүхэн номныхоо их бэлтгэлийг хийсэн байгаа. За тухайлбал энэ Word дээр номныхоо ихийг бэлдсэн байгаа. За үүнийг бид нэр эхлээд 3D ном болгохын тулд PDF файл болгож хуврах хэрэгтэй байгаа. Үүний тулд та бүхэн Files-ны Save As командаар хадгалах газраа энэ зааж өгөөд PDF гэсэн форматыг зааж өгнө. За дэлгэцэн дээр хадгалчихъя desktop save. За ингэснээр бидний Word-ийн файл маань PDF форматтай файл болж хувирсан байна. За PDF файлаа бид нэр flipsnack.com гэсэн сайт руу оруулах ёстой. flipsnack.com гэсэн сайт руу орохлоор ийм цонх гарч ирнэ. Та бүхэн эндээс өөрсдийнхөө Gmail болон Facebook хаягаараа нэвтрэн орох боломжтой. За миний хувьд Gmail хаягаараа бүртгүүлсэн байгаа учраас Gmail хаягаараа нэвтрлээ. За ингээд ийм цонх гарч ирнэ. За эндээс upload PDF гэсэн товчлуур дээр дараад эндээс бид нэр upload files гэсэн дээр түрүүнийхээ хувирсан PDF файлыг оруулж ирээд сонгочно. За ингээр PDF файл маань энэ доор ингээд 100% болтлоо уншиж дуусгах хэрэгтэй байгаа. За ингээд next гэсэн товчийг дарахснаар за эндээс бидний номыг 3D хэлбэрт боловсруулж байна. За ингээд ном маань 3D хэлбэртэй ингээд уншихад бэлэн боллоо. За энийгээ бид нэр эндээс гаднах скин, өнгө тэрийг эндээс өөрчлөх боломжтой. За мэдээж энэ програм маань өөрөө үнэгүй болон төлбөртэй гэсэн хоёр хөвлөрөөр ашиглана. За бид нэр мэдээж үнэгүй хөлбөрөөр ашиглаж байгаа учраас биднэрт зарим нэг зүйл нь хязгаарлагдмал байна. За тэгээд эндээс бид нэр суралцагчд руугаа явуулъя, шеэрлэе гэх юм бол бид нэр эндээс save and share гэдгийг дарчна. За энэ дээр title гэсэн дээр тухайн номныхоо ерөнхий нэрийг бичээд description гэдэг дээр нь тайлбарыг бичээд за public гэд publish дарчна. За эндээс бид нэр share link гэдэг энэ линкийг хуулж авах хэрэгтэй. За copy гэдэг дараад энэ хойдолд нөгөө энэ copy-г дараад хуулчих болно. Эсвэл эндээс copy-дч болно. За copy дарлаа. За тэгээд энэ линкээ бид нэр суралцагчд руугаа мэйлэр ч юм уу, фэйсбүүкээр ч юм уу илгээхэд за бид нэр суралцагч руугаа илгээлээ. Суралцагчд маань хүлээж аваад тухайн линкэн дээр дарахад суралцагчд маань яаж харагдах вэ гэхээр шууд ингэж ном маань нэгдэнэ. Энийг судлах боломжтой. Эндээс ямар нэгэн байдлаар хуулах боломжгүй. Зөвхөн ийм байдлаар энэ сайтн дээрээс унших боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл таны ном маань энэ сайтн дээр хадгалагдаж байна гэсэн. За гэх мэтчлэн та бүхэн өөрсдийнхөө номыг саяны дараалалаар ингээд номнуудаа оруулаад оюутнууд руугаа илгээх боломжтой. Дахиад нэг ном оруулж туршиж үзье. За эндээс би бэлэн PDF файл бэлдсэн байгаа. За тухайлбал энд нэг PDF файл байна. За энийг хэдүүлээ оруулж ирье. За upload more files гэдэг дээр дараад эндээс дахиад за технологийн дэвшлийн интернет сүлжээний давуу тал гэсэн энэ PDF файлыг оруулж ирье. За тэгэхээр энэ доор бас уншиж байна. 100% болох ёстой. Энийг хаачаа. За ингээд next гэсэн товч идэвхснээр бид нэр цаашаа үргэлжлүүлэх боломжтой. За ингээд бидний 3D номыг маань програм маань боловсруулж хувиргаж байна. Та бүхэн тодорхой хугацаанд хүлээх ёстой. За энэ хойно байгаа энэ шар тэмдэглэгээтэй зүйлс нь бол та бүхэн эндээс тодорхой энэ сайтн дээрээс төлбөртэй хөлбөрөөр нь ашиглах юм бол өөрсдийнхөө логог оруулж ирэх, навигатор бар, энэ принтлэх, search хийх гэх мэтлэн боломжуудыг олгож идэг. За ингээд ном маань боловсруулагдаад бэлэн болж дууслаа. За та бүхэн ингээд номоо эргүүлээд хуудасуудаа харах боломжтой.
За ингээд шалгачаад бид нэр save and share гэдгээ дараад эндээс нэрээ өглөө. Description буюу номныхоо ерөнхий тайлбарыг өглөө. Public. Хэрвээ та энэ сайтн дээрээс төлбөртэйгээр худалдаж авах юм бол та бүхэн эндээс пассворд номондоо бас тодорхой хэмжээний пассворд хийгээд эсвэл unlist буюу private хэлбэрээр хүн болгонд public хийхгүйгээр тодорхой нэг зорилтод одоо хүмүүс рүү илгээх юм боломжтой байгаа. За public хийчих юм бол таны тэр явуулсан линкээр чинь өөр хэн нэгэн бас тэр номыг чинь судлах боломжтой. Хэрвээ unlist бол private-ээр нь хийх юм бол тухайн одоо зөвхөн тэр илгээсэн хүн л харин тэрнээс цаашаа хүн арахгүй гэсэн үг. За бидний хувьд бол одоор үнэгүй хөлбөрөөр ашиглаж байгаа учраас public гэсэн сонголт нээлттэй байна. За public гэд өгчүүллээ. За энэ дээр publish дарлаа. За ингээд бид нар share link-ээ хуулж авна. Copy дараад share link-ээ хуулж аваад энэ дээр created by буюу одоо хэн хийсэн, хизээ хийсэн, хамгийн сүүлд хизээ апдейт хийж шинжилсэн гэх мэтчлэн мэдээллүүд нь гарч ирнэ. За энэ номоо бид нэр Facebook, Twitter гэх мэт одоо social сүлжээгээр шеэрлэх боломжтой. За тэгээд энэ линкээ бид нэр оюутан суралцагчдаа дамжуулахад л болно. Та бүхэнд хичээл таалагдсан бол YouTube суваг дээр минь subscribe хийгээрэй. Мөн цааш нь түгээгээрэй. Дараагийн хичээл дээр уулзъя.